Түүхийн жимээр нэвтрүүлэг Хуучнаар Сайнавын аймгийн Далай Чонхор ангийн хошуу буюу Алтан гадас одонд Завхан аймгийн Их ус сумаас энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Sangin dalay moran Sava halin emeltildise Sadan yavhin aragbi Sayhan hangam otagmi İçin durun olayım bilşer İhonun Түүхэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Их ус сум Зулцгатай амны Буган чулуун хошуу хэрэгсүүрээс та бүхэндээ хүрч байна. Их ус сумд нийт 449 ширхэг түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байна. Тусгадгүй үргэлжилсэн өгөөлөхгүй байхын аргагүй үзэгсэнд сайхан муутагмэ Сайн байцгаана уу түүхийн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Их ус сумын нутаг 4-р багаас та бүхэндээ хүрч байна. Та бүхнийхээ өмнө 92 настай буурай Жамин Сурангайг өрн оролцуулж байна. За энэ бол битүү угалцтай готлол. Тэгээд тэр 32 угалцтай гэхээр та энийг өөрийн гараараа хийгээд энэ нарийн оюутлыг бүгднийг нь өөрийн гараараа хийдэг гэхээр яасан уран юм бэ? Яаж хийж ийн? Яг хөө ингээд энэ угалцын яг хөвгтөгчөөр оюулт юм аа энэ угалцын. За тэгэл ингээд угалах оюух ингээд тавьчих ингээд угаасан шиг өөрөө л энэ угалах нь уулнаа. Нэг бүгдөө энэ л. Ямар ч зугаанд нэгэд өгсөн. Бүх хүүхдүүдээ Монголд Монгол юм уу? Яасан уран юм бэ? Чамба ёо чэнэ бослын хоёр хүүхдэр чамбагийн хоёр хүүхд олонны юм бодлыг битүү. Энэ нас 32 угалцтай хотол байна тий. Тэгээ бослын нэгдний юм энэ 36 юм уу тий? 36 угалцтай. Тий. Та их уран юм аа. Ер нь хэдэн жил ингэж гутлал уралж байна? Нэг 10 та 20-оос их юм уу зүгээр. Тэгэл товтол 20 настайгаасаа гэхээр чи одоо 70 жил. Одоо 70 жил гутал хийж байна шүү дээ, тийм ээ. Гутал энэ дээр хийн гэж. Гутал чи биш үү? За. Мэлээ явуулээ болгээл хийн. Хүүхдүүдийн дээлэгч гэсэн хийж байна. Гутал хийж чадхаа. Ямар уран. Их гоё юм. Уран хүн чинь ер нь одоо ч ховордчаад байна бас. Тэгээ өвн намтын гутлуулах гал уулнаалах гал намайг яагаад хэлээ. Яг энэ үгүй бол сайн л одоо хийгээл нотны хүртэл хийгээл байсан нэг юм. Тэгээ энэ л юм байна. За баярлалаа танд. Ийм сайхан уран ийм өндөр настай эмээтэй уулзсандаа их баяртай байна. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Ингээд Жавсанс руу ахлагчтай одоо түүхийн жимээр нэвтрүүлэг хийж байгаа багийн хамт олондоо манай суман дээрж ажиллаж байгаад нь маш их баярлж байна. Ингээд манай орон нутаг судлах танхим маань одоо 2012 онд байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ингээд энэ жил одоо сум үсгэн байгуулагдсан 95 жилийн ойтой холбогдуулаад энэ орон нутаг судлах танхимд маань одоо 3 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангаас 3 сая төгрөгийн жижиг засварыг хийсэн байгаа. Ингээд одоо орон нутаг судлах танхимаа тогтжуулсан юм аа. Мөн одоо энэ жил орон нутаг судлах танхимд маань сум үсгэн байгуулагдсан 95 жилийн ойтой холбогдуулаад манай сумаас төрөн гарсан одоо хөдөлмөрийн баатарууд одоо сумын алдартнууд маань алдартнуудын үр хүүхдүүд маань болон эцэг өвгдийнхээ булан нээсэн байгаа. Мөн одоо 1996 оны төгсөгчд маань одоо ойнхоо хандив болгоод энэ сумынхаа орон нутаг судлах музейд одоо 80 ширхэг алдартнуудын болон байгалийн
зургийг ингээд 3 сая төгрөгийн өртөг бүхий ийм зургийг бэлгэлсэн байгаа. Ингээд энэ хүү танхимыг маань тогтжуулахад хүн тусалцаа үзүүлсэн одоо засаг даргын 5-ын газрынхан энэ одоо болон байгуулсан сумынхаа иргэд нийт иргэдтэй одоо маш их баярлж байгаагаа илэрхийлж байна. үзэгсэлэнд сайхан муутагмэ ижил дөрмөлийн урсгалтай их олонотагмэ ичи цэнхэр хангаймэ Сардаг өндөр уландан сарлагийн бусан доошсон санахгүй байхын аргагүй сайхан хангайнууд Захаамгийн хус сумын ташрамжаалан хийдэн 1991 оноос хойш нөө хүртэл үйл ажиллагаа хийж байгаа. За ерөнхийдөө бол манай хийд маань болохоор сумын ард түмнийхээ төлөө буйны ном хурдаг. За ард түмнийхээ одоо эрүүл энх ажил амьдралын одоо сайхан байхын тухайд шиний 8, за шиний 15 битүүн гэсэн ерөнхийдөө сартаа нэг 3 удаагийн хуралтай. ичи цэнхэр хангаймэ ижил дөрмөлийн урсгалтай Түүхийн жимээр гээд өөрөө чинь хөдөлдөг энэ нэвтрүүлгийг би бас нэлээд ажигладаг л да. Тэг бас гоё нэвтрүүлэг. Өөрөөр хэлэх юм бол энд одоо Монголын л байгалийн онгон төрх, тэгэл монгол хүний зан заншил, Монголын түүх, соёлын дурсгалт газрууд гээд монгол хүний мэдүүл зохих хэвээр нэг л одоо ийм зүйлийг эрхмэлж яваа нь бол харагддаг. За энэ бүхнээс харахад бол би нэг бас хэрэгтэй юм да гэж ингэж бодож ирсэн. Тэгээ харин санаандгүй тохиолдолоор одоо хоёулаа бас уулзаж манай одоо миний өссөн төрсөн сумын минь тухай нэвтрүүлэг хийх гэж яваатаа шин таарсандаа би их азтай байна гэж өөрийгөө хөвдөө бодож байна л да. Ягаад гэвэл энэ ч одоо бас нутгийнхаа зон олон өсөж төрсөн газрынхаа өвөг төгшөд одоо ирээдүйн хойчин залуусын нөхөнд бас нэг Захмаа аймгийн их улсын тухай Монгол улсын хэмжээнд хүргэнэ гэдэг бол том одоо боломж том хөвзөө юм л гэж ингэж харж байгаа. Би яг өөрөө Захмаа аймгийн их улсын одоо уугуул иргэн. Миний одоо өссөн төрсөн нутаг бол Захмаа аймгийн их улсын. Их улсын гэдэг тэгэхээр одоо 68 онд шиг санаж байна одоо 2 сум нийлсэн. 68 онд одоо Зарт Хуйхт гэж 2 сум байжгаад эдрийн голын хойдол уртлаа ерөнгээд 69 онд манайх одоо анх шинэ сум байгуулагдахад Зартаас нүж очижсэн. Миний төрсэн газар бол Зарт гэдэг. За ер нь бол солготын даваа уруудаад ингээд цэцүүхэн амар уруутахад бол тэгээд нэг хүний сэтгэл уужарна гэдэг нэг үг байдаг штэ. Үгүй нэг л тийм одоо сайхан ерөөсөө нэг тэр үеийн хөвгшөд төс буурлууд одоо өргөж бодогддог. Тэгээд бас машин дотор одоо манай жолооч надтай хамт явдаг хүмүүсүүд бол миний яриаг бараг чэйжилсэн байдаг баг. Тийм хөвгшин байсан, ийм хөвгшин байдаг байсан, тийм сайхан хөвгшин байл. Энэ нутаг тийм байлаа гэл ингээд өгүүлж явдаг. Тэгээ хүний амьдрал гэдэг өөрөө эргээд бодоход богино юм. Саяхан л одоо би тэр голд очиход манай тэгэл тэр хөвгшөд буурлууд тосож уулзаад л хотын сэн сонсоол тэгэл хөвгчүүд манай нутгийн хөвгчүүд шиг ингээд аан аав ярьсан ингээд юм сайхан хөвгчүүд байдаг байсан. Одоо бол ингээд тэр хөвгчүүд бүгд лороогийн мөнгөсөг үзүүлсэн байна да. Би өөрөө айлын одоо 13 хүүхдийн хамгийн том нь. За миний аав бол ядам сөрөн гэж хүн байж байгаад одоо хэдэн жилийн өмнө мөнгөсөг үзүүлсэндээ Дамнигийн хаяр ба гэдэг болсон нь бол яг хөө манай ээжийн аав, манай одоо нагц өвөө аав юм уу. Ингээд би айлын том ууган хүү нэг гал дээр гарсан галзээ гэдгээр нь бол манай ээжийн ах нар
одоо эгч дүүнэр нь бол намайг одоо дамдингээ тэр аваараа оглоод ингээд аваад үлчихсэн. Манай аав ээжээр ингээд бас одоо залуу хүмүүсүүд учраас одоо юм хэлж чадаагүй гэж ярьдгийн тэр үед. Тэгтээ тэгэл нөгөө дүүнэртэйгээ хамт өдөөч нэг очдөг. Одоо юу төвч нэг байдаг. Ингээд өссөн олуулаа. Бид одоо 13 учраас биш айлын том учраас ингэж өссөн. Манай ээж аав хоёр бол насаараа л одоо малын дэргэд байж бид хэдийг өсгсөн. Одоо эргээд надад санахад бол нэг юм л юм байна. Ээж аавын хүмүүжил гэж хүнд айхтар юм байна л да. Би миний 13 дүүнер 12 дүүнер дотроос 11 нь байна л да. Ингээд эргээд дүүнэрийнхээ ажил амьдралыг хараа явж байхад бол за одоо нэг ажиллал унтшаал хөөгд нэг одоо сургууль соёл хөөцсөн алга. Гэхдээ бүр амьдрал ахын яалтаа бараад одоо хэн нэгний доотлолд ороод бас тусдаа дэмжлэг өгч гэж байгаа ч юм алга. Бүр одоо цадар дахиад хөрөнгө санхүүгтэй бас одоо энэ тэмдгүй одоо янз янзын өмч хөрөнгөтэй болоод авч байгаа нэг нь ч алга. Ямар ч л байсан нэг хүний зэрэгтэй. Ингээд бүгдөө л өөрөөсдийнхээ мөрөөр амьдрал аваад явж байна. Энэ бол одоо аав минь том сургаал гэж боддог. Манай аав бол өсөд юу гэдэг вэ гэхээр ингэдэг л байсан. Өглөөр тусчээ. Нэгийг үзнэ. Өөрсдийнхээ амьдралыг хин нэгнээс битээ одоо хамаатай гэж ойлго. Өөрийнхөө амьдралыг л аваад яв. Хин хиндээ н олон хүмүүсүүд бие биендээ битгий гайвалж. Тэгтэл амьдрал болдог гэж. Одоо ингээл харж байхад бол миний одоо нас үүдч бас ерөнхийдөө бол одоо бас л нэг залуудаа орохгүй шүү дээ. Тэгэхээр чинь эргээд дүүнэрийн амьдралыг харахад бол аавынтэй сургаалын дагуу явж байна. Тэгээ би баярлдаг. Үнэхээр одоо ийм одоо бас сайхан газар төрж өссөн тийм одоо ачтай үеинтэй аав ээжтэй болсон доо. Миний ээж бол одоо байгаа. Зундаа өвөлдөө бид нэг дарханд авчирч өвөлжүүлээ. Тэгэл одоо өдөд чинь хавар сэтгэл нэг гэлзээлэрээс нутаг явна гэсээр байж байгаа. Тэгэл нэг 5 сар гаргаал нэг 6 сар хүүлээл ингээл нутаг уцдаг. Ийм ажилтай. Одоо маш хөнгөн шингэн хүмүүс манай ээж 10 одоо 3 хүүхэд төрүүлж өгсөн хүмүүд бол одоо би хүмүүсүүдэд хэлдэг. Бараг л одоо манай ээж бол ээж нь болсон дээрээ гүч хийгээл нэг ирэхээ гадаа гөөгөөд яхал жишээтэй. Тэгэл жилээс жил тарж яхад ээж маань бол бас тэгэл хүнийг нас гэж хөдөлгөөн удаашрдаг юм байна. За тэгэл бас амьдралд нөгөө зовлон жаргал хоёр хосолдог болсон хань тэрийг хослохоор бас сэтгэл зүй сэтгэл санааны хувьд бас зарим тохиолдолд нэг тиймэрхүү болдог гэж бодогдтол юм. Тэгвэл одоо яаж ээж байгаад нэг ээжигээ нэг сайхан айтайхан зөв асраад нэг ээжтэйгээ хамт ус нэлээд хэдэн жил явах юмсан гэсэн бодол өөр ирэхгүй л хүнд төрд юм байна да. Манай нутгаар яхаа арга байхгүй л их уулсын одоо орон нутаг гэж хүмүүсд нэрлэдэг л дээ. Өндөр уулын одоо ийм газар байдаг. Үнэхээр одоо ингээд цэлгэр уудам талтай энэ гов хангай одоо тал хээр нутагтай харьцуулаад үзэх юм бол яхаа арга байхгүй л одоо давчхан уулын завсар байдаг юм л нутаг. Тэгээ бага байхад бид нар одоо эдрийн голын хөвөн дээр л миний багнаас өнгөрчтэй. Өдөржин эдрийн голын хөвөнд одоо бид нар усанд ороод хэлсэн дээр хэвтэйл. За тэгэл нэг хөр тугуул гэж нэг орой өглөөдөө нэг жоохон бижигнэл. Тэгэл завал гаруул эдрийн голын усан дотор өнждөг байсан. Ер нь хүн гэдэг юм лээ нэгэд одоо сургууль төгсөж ирээд би чинь дарханд 86 он дээр байсан да. Нэг эхний нэг 4-5 жил би нутаг яваагүй. Тэгж жагаад нэг нутаг явах боломж гараад нэг нутаг явсан. Солонготын давааны ороо дээр гараад ирэхэд бол аргагүй л одоо нэг хүний хоолой чичэрнэ гэж баг одоо тийхэр болдог нөгөө нутгаа санддаг юм билэ. Хөлмөс гарахаар. Тэрийг их санддаг. Тэгээ тэрнээс хойш одоо нутг руугаа их явдаг болсон доо. Тэр нутг руу явах болсон шалтгаан их учиртай. Манай хоёр дахь хүүхэд манай охин төрчихсөн ингээд тэгээ энэ дархан залуучууд театрт нэг концерт үзсэн юм аа бид нар. Тэгээ хэний ч үлээ. Тэгээд нэг ээжийн тухайд болсон чинь би одоо нулимс гаргаад. Тэгсэн манай охин одоо миний нулимсыг арчаад ээж аав одоо ингээд уйлдсан байна. Хөөхөө миний аав уйлчигээд ингээд миний нулимсыг арчсан. Тэгээд тэрнээс хойш нэг ээжтэй очиж юмсан гэсэн бодол төрж. Тэгээд тэрнээс хойш нь одоо ч жилд бол баг 2-3 очин дөө. Тэгээд улмал одоо нутгаар байгаагүй юм хандлагатай л болдгоо юм байна. Хүмүүсүүд нэг хэлэхэд зарим нь бол гайхдаг. Нөгөө амьдтай биений хайрлаа гэж нөгөө ташуулгын хэлсэн одоо ерөө нарт ташуулгын сүг байдаг. Яг тэрэн шиг хүн ингээд амьд зэрүүн
зүгээр байхдаа бие бинийгээ илдвэр л хийж илдвэр л илдүүлж магтах нэг нь магтааж муулах нэг нь муулж ингэж байдаг. Тэгтээ ер нь энэ настнуудыг хайрлна гэдэг бол үнэхээр бас их чухал юм байна шүү. Эцсийн дүндээ одоо ер нь энэ настай хүмүүсийн туулж ирсэн амьдралаас юм сурна гэдэг үл хүний амьдралд асар хэрэгтэй зүйл байд юм байна л гэж ингэж л бодогдож байна. Одоо ч ингээд их улд очиход бол таних настай хүмүүс сөөрсөн байна. Хүн чинь нөгөө өөрөөсөө доошхыг бол баг тань хай байчдаг юм ба шүү дээ. Өөрийнхөө үе буюу өөрөөсөө дээшээ бол таньдаг. Тэгээч одоо би бол бүр харьцангуй залуугаараа нөгөө сургууль соёлд яваад нутгаасаа гарсан болохоор бол бас л тэгэл таних хүн багсаал байдаг болсон байна лээ дээ. Бид нар одоо бас нэг энэ тэр нутгаас л гарсан сэхэтнүүд юм да. Одоо манай энэ Өдмөлийн хамгааллын төрийн нэрмжийн дараа өнөрөөр би урт нас ингээд одоо Баатар теннислийн загсч ялмууд байна ажиллаж байгаа нэг залуу байгаа. Ингээ би 3 нэг нутгаараа очиж. Тэгээ би бол одоо өнөрөөр үтер чинь одоо бас яг нэг нь одоо төрийн нэрмжийн дараа нийгмийн хамгааллын яамны нэг нь хурлын гишүүн гэдэг ингээ нутгийн зам олонтойгоо уулзсан. Цэцүүхийн баригад дээр одоо уулзах зохион байгуулалт маш их хүн ирсэн л дээр зарц цэцүү хоёроос. Манай тэр хоёр багч хоёр харьцангуй хүн ихтэй. Тэгээ тэдний хүссэн юм бол ерөөсөө одоо өдөөнийхэн чин дээр бүх мориндоо л ерөн сүрхээ шүү дээ хайртай. Одоо манай нутгийн бол одоо юм алдартай олон бөхчүүд байдаг. Энэ одоо 21 оноос хойш төрсэн бөхчүүдээс хэвэл энэ Дамбуузан гэдэг хүн л одоо манай нутгийн яахаар баггүй одоо манай энэ Солонготын давааны наадлын дунд цэцүүх ихний хүн. Энэ хүний одоо нэг өчөө дурсгалыг босгоод тэгэд энэ хавьд бас нэг жоохон юм үйлчлэгээний маягийн одоо нэгэсэндээ нэг жоохон хоол ундны газартай лүгөө савтай болгоод тул ажлын байранд хэрэгтэй юм уу нутаг оронд хэрэгтэй бас одоо ахиж одоо бүх их төрөх юм байна гэдэг ийм сандлыг бид урд тавьсан. Тэгээ бид дөрөв хоорондоо ярьжгүй яхаа одоо гуруулаа нэгэнт одоо бас энэ нутгийн буйнаар одоо өдий зэрэгтэй улсууд байна да ингээд хэдүүлээ бас энэ үнийг нэг босгочихё гэж тэгээ тэр хөшөөг одоо босгосон хэдэн жил тэгээд бисрэг наадам хийсэн гэх юм уу? Мундаг наадам хийсэн шүү дээ. 5 насны одоо насны төрлөөр хүүхдийн барилдаан зохион байгуулж тэгээд нэг даагурлуулж бүгдөө тэр чи бай шагналан томоо даахтай. Тэг ер нь баг тэнд ер нь баг 100 гаруй хүүхэд барилдсан шүү. Маш олон хүүхэд барилдсан. Их чиг гоё одоо наадам болсон доо. Зөрөх хөргөн одоо наадад бийл сайхан наадам болсон. Тэгээд тэрэнд одоо нутгийн зам олон жоохон одоо сэтгэл одоо бас ханамжтай байсан байхаа гэж ингэж бодож байгаа юм. Тэгээд манай сумч нь бас одоо лам ховрог ихтэй гээд тэгээд манай захны одоо ялгуусан хотогт маань бол бас тэр далайчин уран шөнийн нутгаар ингээд нэг юм бод сувраг босмоор байна. Ингээ шаардлагатай гэдэг. Бас бид гурав бас нэг дэм тус болоод ялгуусан хотогт дэм тус болоод их олон уртлын одоо тэр гүрний уртлын толгой тосон зэнгэлийн тэр улаан толгойн шилний саатлал хоёрт нэг юм бод сувраг босгосон. Ингээд энэ бидний одоо хийсэн юм гэвэл энэ юм. Тэгтээ хамгийн гол нь бол нутагтаа хүн ер нь юм хийсэн гэхээсээ илүүтэйгээр ингээд одоо адилхан л энэ Монголын нэг газар амьдарч байгаа бол нутгийнхаа нэр аав ээжийнхээ нэр нутгийн хамт олонхоо чихийг халууцуулахгүй байх. Ямар ч байсан одоо тэр Завхан аймгийн их улс сумын иргэн одоо уугуул хаян хэрваа гэдэг хүн ийм ажил төрөлтөд ингэж явна гэж сайнаар одоо нэрээ дуудуулж явхад л нутгийн зэн олон баярлдаг л удаа гэж би боддог юм. Тэр дундаа одоо манай удам сударт бол одоо төрийн алба гэх юм бол алба хашиж исэн хүн гэж нэг айхтарлан байхгүй. Гэхдээ их сонинд түүхээ. Манай их улс сумыг нэрлсэн одоо уул бол яг манай аавын одоо аавын өвлж юм да. Аавын өвлжөөний тэр тасархаан өвлжөө гэдэг яг одоо зүүн талд нэг том дөнгөөр харих юм. Би тэрийг их уул гэдэг. Уул. Тэр уулаар нэрлсэн. Анхны одоо сумын даргаар нь манай аавын аав Буянбат гэдэг хүн одоо сумын даргаар томилогдож хурал хийж байсан ийм түүхтэй юм л. Тэгэл тэрнээс хойш одоо дараагийнх нь манай хотонд виз алгаж төрийн албан хаагч болсон юм л дээ. Тэгэхээр бас юм чинь юм учиртай л үүдг юм байна. Ямар ч байсан одоо ингээд тэр засаг дарга гэдэг юмыг манай аавын аав анх авч исэн одоо хийж исэн бол би бас дархан уул ангит нэг засаг дарга гээд албыг одоо 8 жил хашсан хүн л дээ. Тэгээд одоо улсын хурлын гишүүнээр чинь 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ төрлийн одоо сайхан албанд бас нэрээ бодож хайдаан ажиллах юм санал гэж ингэж л хичээж яваа нэгэндээ. Энэ цэцүүхийн голд бол ядам сөрөнгийн хүүхдүүд гээд
За ямар ч байсан ядам сүрэн гихэн гээд одоо нэг сөрөг талаас нь ярих юм бол за би гарахгүй бол удаа л гэж бодож байна. Гарахгүй баг. А ерөн зүгээр олон хүүхэдтэй мундаг ажилтай хүн байсан гэж хэлэх хүн бол за ер нь баг дийлэнх нь байгаа. Их ажилсаг юм хүн байсан олон хүүхэдтэй мөртлөө айхтар хүүхдүүд нь дэгтээж оронтой гэж. Биднийг жоохон байхад ингээл одоо гаднаас эндээс хүн амтэн олоорын хүн ирэхэд бол манай аав ерөөсөө бидний бүгдийг өгөөл гарчдаг. Хүний ам руу орчих гээд хүний яриа сонсоод гар таанар гэдэг. За өглөө бол одоо маш ихт босгоно. Ерөөс уулаараа нар тусгаас өмнө том жижиг нэлхнойт ингэхгүй бүгдийг босгоол дээлийн өмсүүлэл бүсээ чанга үслгээл бүсийн чанга үслгээл гэрийг аянд гаргах чинь. Тэгээ нөгөө 100 тойрсон өөр өөрсний оногцсон нөгөө модон тагштай өрөм хусам гэж бид нар чад нэрлдэг байлаа шүү дээ өрөм хусам гэдэг. Нэг ийм дөрвөлжин өрөм тэгээд нэг жоохон догооны хусамтай. Тэр өөрснөө аваад тэрийг нэг идэж аваад тэгэл оногцсон ажилдаа туулаа хурган хургаа хонь одоо юу туулаа хургаа хоньо тэгэл аль нь хин хариуцах хэрэгтэй тэрийг нэг хариулах нь хариулаад туухан туугаал ингээл гараад явдаг. Нэг ийм л ажилтай. Зүгээр манай аав бол одоо ингэ бодоход бид нарыг ном эрдэм сур гэж одоо эрдэм номтой хүн бол гэж бол тэр хүн их ярьдаг байсан. Яг үнэ хэлэхэд бол зүгээр амьдралын ухаантай болохгүй бол асар их ярьдаг байсан. Ягаад гэвэл өөрөө бас залуугасаа өнчөөрөөсөн хоёр дүүтэйгээ өнчөөрөөсөж амьдрал авч явж бас хүний дайтай амьдрал бий болгосон, бий зохиосон хүн учраас битэгдэг байсан болоо гэж боддгийг. Амьдралынхаа тухай ярихдаа аав нь бол бас л Буянбат гэж хүн бол нэлээд одоо тийм ядмаг амьдралтай байж байгаа л айлд малж байгаа сүйдээ бол тэр суманд нэлээд одоо чинэлэг хүн айл болсон байт юм байна лээ. Тэгээ манай аав бол бас л одоо хоёр өнчин дүүтэйгээ үлдээл 10-аас доош настай хоёр өнчин дүүтэйгээ үлдээл тэгэл одоо бидний өнөөдрийн энэ амьдралыг зохиох бүх суурийг тавьж өгсөн. Тэгэхээр яахан арга байхгүй биднэрт бол тийм суур хүмүүжил байгаа л да. Энэ бол одоо аав минь ээж юм л буй юм. Залбирдаг бол одоо яахан арга байхгүй л одоо цагаан уул минь одоо отгон хайрхандаа жил хүн очдог. Тэгтээ одоо статертэ очин бас энэ хайрхан гээд монголчуудын энэ уул усаа дахиж шүтдэг энэ заншлыг бол би улам их одоо өргөн дэлгэр болоосоо улам утга төгөлдөр болоосоо гэж боддог. Энэ байгаль дэлхийг одоо дахиж шүтэж бас байгаль дэлхийг онгон дагчнаар нь байлгах гэж эцэг өвгдийн олон зуун жилийн тэртээс өртөөжилж ирсэн ийм сайхан уламжил. Тэгээд яг манай хайрхан бол өөрөө монголчуудыг таадаг одоо том хайрхан учраас энэ хайрхандаа их залбирдаг. Тэгээд би нутгийн зам болон одоо завхныхантай уулзах, завхны янз бүрийн уулзалтанд орохдоо одоо миний хэлдэг нь бол ерөөсөө л одоо энэ цагаан уулынхаа үйл дээр явж байгаа та бүхнийхээ одоо нэр хүндийг нэг хугалчихгүй явахыг л хичээж явна да гэж хэлэх их дуртай. Тэгээд их уулын одоо тэр дундаа би одоо завхны их уулынхандаа бол үнэхээр одоо өгөр хэлхийн аргагүй баярлж явдаг. Түүхийн жимээр гэдэг нэвтрүүлэг бол сэтгэлийн нэвтрүүлэг юм. Энд бол мөнгө байдгүй 50,000 км жолооч хийж байна. Тэгээ хөтлөгч хийгээ, найруулагч хийгээ яваад байдаг. Ийм сайхан бас байх ёстой нэг ийм орон зай байсан ийм замаар би явсан. Энэ нэвтрүүлэгт хамтран ажиллагч арга болсон гэдэг бол түүхийн жимээр нэвтрүүлэг үзэн суугаад бүх монголчуудын хамнаас бас тань дахин баярлалаа гэж хэлмээр. За ингээд би бас өөрт чинь амжилт хүсэх гэж байна. Эмэгтэй хүн тэгээд одоо энэ гоё ажлыг эхлүүлээд тэгээд энэ олон 100,000 км энэ замыг одоо өөрөө жолооч заримдаа одоо продюсер тэгээд одоо заримдаа сэтгүүлч ингээл бүхэл төрлийн ажлыг хийгээд явхад бол баггүй бэрхшээл байгаа. Гэхдээ энэ бэрхшээл бүхнийг өөрөө ингээд өөртөө ч яриа суухад бол бэрхшээл гэж хардгуугаарыг онцлогтой юм л. Энэ ажлаас яг таашаал авдаг чинь харагддаг. Тэгээ хамтран зүтгэж байгаа өөрийнхөө ажил тусдын болж байгаа бүхэл хүнд л одоо сайн сайхныг хүсье. Энэ бол бас одоо монголчуудад олдох ховор боломж. Энийг хүргэх гэж зорж байгаа энэ эмэгтэй эдний багийн хамт олонд хаанч явсан монгол түмэн тусдын болоорой гэж би бас хүсэж байна. Ягаад гэвэл энэ үнэхээр сая өөрөө ярианыхаа ихэнд хэллээ л өнгө мөнгө надад хэрэггүй маа үннийг л зөвхөн өгүүлэх гэж байна гэж. Өнөөдөр үннийг өгүүлэх гэдэг бол хамгийн чухал. Байгалыг байгаагаар нь, хүнийг байгаагаар нь, түүхийг байгаагаар нь тэ энэ түмэнд хүргэнэ гэдэг бол өөрөө энэс илүү үнэн гэж хаана бахав. Тийм учраас энэ үннийг Монголын ард түмэн мэдэж их дэлхий, их байгаль, их нутгаараа бахархаж явах болтугай гэж яриад.
Сава халин эмэлтэлсэн Саваад явахын аргагүй Сайхан хангай муутагми Ичин дурмулын бэлшэр Их онотагми Сайн бацгаана уу түүхэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн их улс зард багаас та бүхэндээ хүрж байна. Зард багийн өндөр настан цэрэн дорж байгааг зочин амиртай урьсан байна. Хөөе би барилгын даваад энэ хоошо баян чивсгүй энэ тэнд олон хүн өдөр барилга барьсан би. Ямар барилгууд байна? Оо тулуун барилгууд том тулуун одоо миний нэг зэ мэднэ баян чивс одоо их том одоо 130 мет өргөж 15 6 тулуун барилга үүтэй дандуматар дараа манай нэгдлийн дараач намайг үүтэй 20 хүнтэй үүтэй би чи талуудаа хатуус байсан мó октод өөж маягч л байсан та. Дээр үт одоо түүхээр улс би ч одоо дээр хөөцөд танил байл шүү дээ. Энийг хүмүүс над ярьжсэн энэ арчанаас гангасаар нүүр гэж байсан. Шинд одоо нэг өрөөчний согоо буудсан байгаа юм л да. Энэ хатан цаашаа ширгөөчөд наашаа ширгөөчөд хоорн очсон. Хоёр цус ирсэн байсан. Тэгээд өрөө чирнээс нэг бөөний сэлцгөө авсан юм лээ. Яг гаалтаа хийтэд гэмээр тамхи татчихсан. Тэгээд дээр явган хятад ихэржсэн шүү дээ. Энийг хат үзээд ави өндөрүнээр тэгээд тэр өрөөч үүний чум удлаа тийм түүхтэй хэр өгцсөн байгаа. Харин дахиад өмчгөө завсан тэгээд хөндөрнөөс өгсөн. Тэгээд тэр хожаа аваад утгаар гоёо ингэж огтол нөхөр ингэж дуусан сэвгүй хэлжсэн. Тэгээд өрөө дахиад олоогүй юм гэсэн. Би тэрийг сурулжаад нүрийн мэднэлтэй энэ хоол миний зэндэр дүнэр байгаа юм та ширийг таадаг тийм эрдэмтэй мөрөөр шинээс хатаавал болох уу гэдэг мэдэх юм л та тийм ээ. Манай энэ телевиз бол дөрөв нэвтрүүлэг түүхэн жимээр гэдэг нэвтрүүлгийг дөрөв телевиз гаргадаг. За тэгээд дэлхийн монголчууд бас үзэн. Та ингээд завханчуудаа, их уулчуудаа, дэлхийн монголчууд хандаж өрөөлийн сайхан үг хэлэх үү? Тийм одоо энэ настай би юу ярих вэ? Их уулчуудаа одоо сайхан ивчэнээр сайхан амьдрахыг ирээ одоо их л ив тэмцэнтэй байвал болно тийм ээ. Одоо хамгийн гол юм одоо ирээхэн дээр дөрөв их л ивчэн найрамдтай байх юм бол болно. Нэгт энэ сайхан бас очроо өтгөн гэрээр одоо ордог. Цагаан бол манаас нутгийн зүүн бол шатган бас ашиг буйна хайрлж бидгээс идэвхтэй явж байгаа. Энэ үеийнээс энэ голынхан маань бас мал аж ахуй нас өсөж тийм ээ. Манаас энэ сайхан загварлахаа өнөр бас үдээс хэрэгтэй бас амьдарч байгаа бас энэ нь тэгээд бас бүхэн өсгий гэж ярдгийн цагаанлыг дээр үесээ ордолт нь 3 босоомод байсан тэр нь онцноос хойш бүхэн бас жоохон yoon дараачж гэсэн гэж ярьдیں۔ Манай сум хөдөөж хүн 5 баг. Сумын төвийн нэг баг нийт 6 багтай 1714 өрхтэй 6348 хүн амтай аймгийн хэмжээнд л улаастай сум тосон цэнгийн сумын дараа ордог. Улсын хэмжээнд ер нь 5000-аас дээш хүн амтай 28 сум байдгийн хэлээ. Тэрний нэгт ордог томоо сумд. За бид Завхан аймгийн их улсын хоёрт багийн нутаг 19-с 20 дугаар зууны ихэнх үед байсан хоёртын хүрээний туурин дээр ирээд байна. Энэ хүрээ бол тухайн үед их том хүрээ байсан гэж ярьдаг. Энэ хүрээний их багш Хамбулаам нь маш эрдэмтэй хүн байсан гэж нутгийн ард түмэн ярьдаг. Нэг удаа богдод очиж мөрөгжээ. Тэгэд богд аяг усанд алд загас багтыг сони юм а гэж хэлсэн байгаа. Тэр ямар учиртай вэ гэхээр тийм хөдөөний жижиг хүрээнд ийм их эрдэмтэй лам байдгийг сони юм а гэж тэр хүн үнэлжсэн байдаг. За бид нар Завхан аймгийн их улсын нутаг хоёрт багийн нутаг Тахилт буулга гэмээр газар гэдэг. Энэ буулга бол мөнхийн буулга. Хүний доктор эрхт нь маш сайн үйл зөнгөөс харж урсчод ийм болог байгаамаа. Тэгээ манайхан Тахилт буулга гэмээр тахиж шүтэж энэ буулгаас ундаал ирсэн юм арт хүн байгаа. За бас нэг сонин түүх ярихад энэ 1981 оны хавар тухайн үед Монгол улсын ачин цол авсан байсан Батбаяр ачин маань манай энэ баг дээрж барилдаан зохион байгуулад энэ чулууг өргөж авчирж энэ булгын тахид тавьсан байд юм аа. Энэ Батбаяр начны өгсөн чулуу ийм учиртай юм байна. Ичи зинхэр хангаймэ
сайн байна. Сайхан зусч гин үү? Сайхан. Энэ жил бороо хур ямар байна? Зуншлага ямар Оо байна? бороо хур сайхан. Зуншлаг маш сайхан байна ер нь. Дулаахан. Тийм байна. Танаа нутгуудаар уул багуудаар явчаад одоо энэ хоёрт багаар явж байна л да. Их сайхан хангаа байна, сайхан нутаг байна. Ямар яриа хөстөө сайхан. Тийм танах та бол энэ сумдаа багийн эмч хүртэл хийжсэн, багийн дарга хүртэл хийжсэн. Анх одоо говьлтаа хамгаахын дундыг төгсөөд иржсэн тэр үеэ эргээд дурсвал тэр үеийн эмч нар одоо үеийн багийн эмч нарын насар их ялгаа байгаа юм шиг санагддгийг. Хэцүү бас жаргалтай үе нь юу байсан бэ? Тэр үед одоотой адилхан техник юм соёл ингэж их хөгжөөгүй байсан тий. Ерөөсөө морь унжил дуудлаганд явна. Өдөр гэхгүй шөнө гэхгүй цастай хамаатай хамаа байхгүй. Ерөөсөө хизээл бол хизээ нэг морь аргамжаад юм уу тийжээгээд тэгэл тэргээр дуудлаганд явдаг. Энэ их том багт чинь ганц эмч байдаг байсан. Одоо 2 эмчтэй. Таны моциклоор хүртэл моциклоор явдаг байсан. Моциклыг бол би жаахан мороор явах хэцүү юм шиг санагдаад ер нь моцикл унд сурыг моциклаар ажлаа амжуулвал дээр юм уу гэж моциклаа унд сураад. За тий. Тэгээ олон жил унсуу би моциклыг. Одоо ч моциклыг унаад одоо малаа хариулаад явж байгаа. Тэр үед одоо тэнд ажиллаж байх үе чинь хамгийн сайхан үе нь юу байсан бэ? Тэр үед ажиллаж явах хамгийн сайхан юм хүмүүсийн хоорондын нөхөрлөл маш сайхан байсан. Нэгэнтэйгээ харьцаа хоорондын тэр үеийн хоорондын хин нэг ихэстэй статус бүх юмгаа нэг хүндлэх, хайрлах тэр л их сайхан байсан. Хэцүү юм уу? Заримдаа гонигддаг байсан үе байсан Оо уу? байсан. Хүүхэд очил сургууль суух болчоод хөдөө багийн эмчнэр чинь олдохгүй шүү дээ. Тэгээд багийн эмч олдохгүй болох дээр чинь хүүхэд сургууль суулаа гэд сумын төв орох ирэх байхгүй. Хүүхдээ би хоёр том хүүхдээ хоёулангийн 4-р анги төгсөөлөө сургуулиас гаргасан. Ажлаа хийж амьдрахын тулд. Өнөө хүүхдүүдийн чинь төр оруулчих дээр чинь харах хүн байхгүй, гэрээрээ орох болдог. Тэгээд тэрийг ерөөсөө асуудал гэж үзээгүй. Тэгээ сүүлийнхээ би 5 хүүхдээ 3 хүүхдээ сумын төв орж тэр хоорондоо би багийн эмчээс гарсан байсан. Тэгээд 3 хүүхдээ сумын төв орж сургууль соёлоор явуулж тэгээ бүгдийг одоо тус нь гаргасан да. Таныг бид нар хоёрт багийн нутгаар явж байна л та одоо. Буугаал мардж байгаа мөртлөө таныг зам сайтай, эдээ сайтай гэдгийг харж байна. Дээрэс нь танаа энэ зам бол хөвсгөл явах зам дагуу ийм зам байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг дэлхийн монголчууд харна, цахимчууд харна, одоо Монгол нутагт амьдарч байгаа хүмүүс ч гэсэн харна. Тэгээ хин гэдэг айлд заавал буугаад мардах зам дагуу гэдэг айл. Тэгээ энэ хавийнхаа заавал үзэх ёстой байгалийн үзэсгэлэнтэй газрууд юу байна? Тэрийг хүмүүст ярьчих уу? Болно тэгэлгүй яах вэ тий. Тэр одоо дэлхийн монголчууд гэдгийг яа харахгүй манай энэгээр янз бүрийн хэлтэй устай янз бүрийн орны хүмүүс явж байгаа. Монголчуудыг маш их сонирхдаг, монголчуудын амьдралыг их сонирхдаг. Манайх зам дагуу болох дээр орж ирээд одоо Монгол айлд орё гэдэг гаднаас зөвшөөрөл аваад орж ирдэг. Гадаадын улсч бүгд тэгдэг. Тэгээ орж ирээд ингээд их сэтгэл өндөртэй сайхан тэгээд хүмүүс нь дахин ирэх тийм сонирхолтой болдог. Манайд буугаад мардаарай хүмүүс тандж хэлэхгүй. Ерөнхийдөө манай монголчуудын занчгал байдаг. Дахиад ирээрэй л гэж хэлдэг. Тий? Тэгээд юу гэж дандаа аялаад дандаа л ирээд яах вэ? Тэгнэ манай монголын занчлаар ялгаа авахгүй буцаад ирнэ л гэж явцгаадаг. Тэгээд ер нь орны улсууд явдаг. Манай энэ бол яа харахгүй аялал жуулчлалын төв зам болчихлоо. Сайхан байна. Хэдэн жилийн дараа ирэхэд аялал жуулчлалын төв болчоод та бас өөрийн бизнестэй болчоод өгөхгүй байхын аргагүй үзэгсэлд сайхан муутаг мэ ижил дөрөн голын урсгалтай их холонотаг мэ ичи цэнхэр хангай мэ анх ажил амьдралынхаа гарааг модны үйлдвэрийг анх дөнгөж байгуулах үеэс тэндээс эхэлж ирсэн. Тэр үе эргэн дурсал.
Тэр иргэн тусчод гэсэн байх. Одоо бол надтай ичсэн байх. Одоо 83 төгсөв. Яг нэг 20 жил тэргээрсэн. Тэгээд гарч ирээд цэгийн зэрэгтэй байж байгаа тэгэл. Өдөртөл ингээд явж байна. Хэрвээ танд ажиллаж байсан хүмүүс Одоо эргэж дурсвал ямар хүмүүстэй хамт тасан гэвэл дүрт одоо цугаж ижсэн амьдэрж байсан одоо найз нөхөд цугаж одоо ерөөсөө тасан сэнгэлийн модулсор комбинатын автоматын жолооч байсан. Ер нь айгаа гашгаас үссэн тэр үедээ аваад ягвар нэштэй модны төлөвөөгөө видеоч ноорон би төлөвөөгөө видео 57 амаад гарчээсэн. Амтэр гарчээсэн. Тэгэл гэнг ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Одоо жогсны одоо энэ Шөөдсөн Баатар гэж одоо Эрдэнэт байна. Миний шав. Тэгтэн тэдний сургууль явж байхдаа би нэг 64-тэй анхан жолоочдод тэгэл би одоо тэрэг барих сонирхолтой гэл шүн өдргөл яан үржирэл миний тэрэг соёлын газрын модонд явж ингэж яасан. Одоо нэг гэсэн байж алтан гэртэй одоо намайг яг хоолны нүргсэн. Баатар болголоо. Одоо дурс би. Тэгээд одоо тэрээс давсан богоо байна. Одоо ерөөсөө хотолж байгаас одоо бэтэрл бандаа өндөрнөсөн гас. Тасан зингэл дашарвтан гэж байсан, дашарвтан дөрвөөсөн өнгөрөөд өглөө гэсэн. Тэгээд одоо тарж өрөөд одоо ер нь таних юм ерөөсөө яг зууран ертөнцийн мөхөсөг үзэж шавтарч хөвтэй байх. Залуун ч байхгүй, өгшин ч байхгүй. Одоо жинхэнэ одоо тасан зингэл одоо модуудаас хэмбинаад одоо ихлээл надад жинхэнэ ууг ажиллаж байсан гэхдээ одоо ер нь тэр одоо ихтэй л одоо амьд зэрүүнээс одоо ерөөсөө байхгүй болчиход. Зүгээр ингээд. Их уусан бол байгалийн үзэсгэлэнтэй юм сайхан газар. Энэ уулаа тгшээд энэ усныхаа хоёрт голынхаа дээр гэдгээ энэ уул уснаа байх энэ чи хамгийн аз жаргал бол таны хувьд хамгийн аз жаргалтай мөч юу вэ? Ортодонос личэн сайхан байна яа. Тэгэ наслаа тэнэг дөрөв хүүхдтэй ганц хүүхдтэй ганц эрэгтэй өндөдтэй там төрхтэй нэгөрөн хүргэнтэй дөрөв хүүхд хөшөөдлөд нүдэлэн амьдлаач. Саяхан та 95 жилийн ойч нь болоод удааг байна. Энэ ойгороо хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон дээр эрхэм хүндтэй шагналыг авчээ. Энэ мөчөд та юу бодож байсан? Юу вэ? Мадават хөмөшлөг дэлгэрээсээ зөв их хүмжээд төсөөлтөл. Энэ шагнал бол сайхан байсан. Гүр тэр сайхан байта баярлаж тагарцаа байсан. Тэгээ хамгийн амьдралаа чи хөөшөө гэдэг ч одоо ерөөсөө ялгүй юм баярлдаг. Ялгүй юм дугуйд хэцүүлдэг байж таа ерөөсөө. Тагарцаа баярлж. Ир сайхан нэг түрээс ингэж харж ирэх баярлж байсан. Энэ хамгийн амьдралын одоо өчнөө олон жил юм хийсдэг чи үнэлсэн байна. Бас цаашдаа таныг эрүүл сайн сайхан яваасаа гэдгийг чи ерөөсөн шагнал байж таараа гэж бодож байна. Тийм учраас та минь биех чигээд эрүүл сайн сайхан байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр их уулын энэ олон ард түмэн таныг харж байгаа. Энэ шагналыг танд өгсөн минь зүг байжээ гэж бас харж байгаа шүү дээ. Бүгдөө телевизээр харж байгаа. Тэгэхээр би ер нь их уул суманда хийх ёстой юм хийжээ гэж ингэж өөр бахарах ёстой шагнал бол хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон гэж бодож байна. Тийм учраас танд бас баяр хүргэж байна. Алтан гэж одоо яарал агуулсан үтэн соллооны үтэн жилж байна нэг төгсгөн соллоо. Хоёрт үнэлжэн юм төр ирнүтэй алдсан байна. Тэрсээ төгсгөлжэнд очтгон байна. Би өөрийнхөө бэр хөшөлтөө та сайхан ажил үтээсэн байна. Тэгжсэн. Юм хөл. Тэгээ алтан гац одон саяхан авч ирсэн бол одоо хөдөлмөрийн гавьяаны улаан төвөн гэдэг чинь л энэ бол хамгийн хүндтэй Монголын томоохон одоо шагнал. Тэр болгон хүү аваад идэх шагнал л да. Тийм учраас би ч бас танаар бахархаж байна. Би ч гэсэн одоо нэр
нотигаан өдрөлг аймагсмын төлгөттэй баярлсан. Тэний баярлахад нэг амтгын баярлсан. Ингээд бодож юу? санаанд ороогүй байсан. Тэгэхээр энэ бол яа харахгүй их уул сумынхны ч гэсэн завханчуудын ч гэсэн бахархал болж байгаа гэдэгт би ч бас итгэлтэй байна. Ийм сайхан хангаад төрж өссөн юм чинь энэ сайхан хангаад чинь бас таныг төссөн байх гэж бодож байна. Тийм учраас та өмнө энэ ард түмнийхээ итгэл энэ хангаахаа сайхан боён заяагаар ийм сайхан шагнал авсан байж таараа шүү дээ. Тийм учраас таныг ахаад бас эрүүл инх сайн сайхан урт удаан насалж 100 насалж 6 дахиад тулаараа гэсэн ийм сайхан эрүүлтэй шагнал чинь тийм шагнал байсан гэдгийг та бас өөртөө болгоож ягаарай. Та үр хүүхдээ үлдээч гэсэн ийм сайхан ажил хийж гэсэн энэ өндөр шагналыг хүртсэн юм чинь таны үр хүүхдүүд чинь таны тэр гаргасан сүүн цагаан замаар замнах учраас санаа зовнох юм ерөөсөө байхгүй. Тэгээд энэ сайхан өндөр шагнал чинь таныг эрүүл инх урт удаан наслаарай. Тэгээд өмнөх тэр сайн сайхан юм чинь шагналсан ийм шагнал шүү дээ. Энэ шагналыг чи хүн болго аваад байдаггүй шагнал юм чинь. Яа бодсонаг бол тэр их бахарцаа их тод. Тэгээд манай ийм наслаад өдөрөөд яата юм яста ийм шагналыг хүртэн гэдэг нь бас лээс нэг тооч ордносны хэрэгжээ. Тэгээд чисэн жахалт их хүүхдээ бахархаж чигс одоо яг хийнэ ч одоо сайхан дардаг. төрдөө үнэнч төрийнхөө сүлдэн залбирч явах юм бол бас сэтгэлэн зориулж явах юм бол эцэст нь ийм сайхан шагналыг хүртэж болдог гэж залуу юм ч гэсэн танаас үлгэр дуурайл авах хаа гэж бодож байна. Тэгээ манай нэвтрүүлэг бол дэлхийн монголчуудын үздэг ийм нэвтрүүлэг. Та энэ сайхан монголчуудаа хандаж ерөөлийн сайхан үг хэлэх үү? Это юу чөлтөмж бич одоо нэг юм үг хэлбэж төрлөө ялуртаа насаа сайхан амдэр атчиргалтай сайхан амдэр сайжгаж одоо юу күлдэн яална хамгийн гол нь эрүүл инх байгаасай гэж ерөөж атчиргалтай эрүүлийн хурдтаанаас амдэртэй ангаж төвшин явуулдаг одоо миний ерөөл төвшөлтэй. Тийм тэгээд төрдөө үнэнч байх юм бол сэтгэл зүтгэлээ зориулах юм бол төр үнэлдэг юм шүү гэдгийг бас залуу үедээ хэлэх хэрэгтэй. Би одоо яг үеийн насыг ингэж явж байгаа юм чинь өөртөө бахархаж явдгийг. Үгүй одоо би вэсэн тэр бас мэдээлэл ядаргатай би одоо 33 дээр ядаргаа болоод гэж хэлсэн. Тэгээд яг төр түмэнд яг төвшөн одоо яг нэг ямар ч байсан нэг төр хаач хүмүүний харддаг юм байна. Хайддаг юм байна. Тэгээд төр нүдгүй ш нүдтэй юм байна. Йоо тийм харсан юм. Тэгээд юу хаач яг тиймэрхүү л юм байна. Яа одоо тийм насыг насчтай ч гэдэг бодож шүү дээ. Би одоо вэсэн 33 дээр ядаргаа болоод одоо намтны үйлдэл тусангийн үйлдэл хийж явахдаа өдөр чөнөгүй уугийн төлөвөө хийж өгч бат. Түтгчээсэн тэгээд одоо ингэж явж байгаа бодоход. Үнэн цагаас итгэжээр одон түнтэй гэмгүй. Энэ төр хүн чигээр төрдөө төвшөө. Томод доош үлдчихснээ гавьяас гэж боддог. Тиймэр нэвтрүүлэг Завхан аймгийн их уулсам хоёрт тугаас та бүхэндээ хүрлээ. Энэ өвөө шиг, энэ буурай шиг төрдөө үнэнч байж сэтгэлэн зориулж энэ сайхан бүх амь амьдралаа төрдөө зориулдаг шиг энэ буурайгаас үлгэр жишээ аваасаа гэж залуусаасаа хүсэх байна. Нэвтрүүлэгч, хөтлөгч, доктор Жавцан Сүрэн та бүхэндээ дүгэн жив нэвтрүүлгийг хүргэж байна. Оны бичээр их оноо тагмээ ичи зинхэрхэн гаймээ ичэн дөрмөний урсгалтай их оноо тагмээ ичи зинхэрхэн гаймээ ичи зинхэрхэн гаймээ